Deep Web. Үүний талаар солиотой зүйлс олныг сонсоод би 17 настай байхдаа нэг өвлийн орой тийшээ орж үзэхээр шийдсэн юм. Хүмүүсийн нэг хэсэг нь үүнийг интернетийн хамгийн аюултай хэсэг бөгөөд шагаачч болохгүй гэж байсан бол нөгөө хэсэг нь тэднийг юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байна. Deep Web бол үнэндээ маш сонирхолтой уйдгартай зүйл гэлцэж байлаа. Сонирч зандаа хөтлөгдсөн надад тийшээ нэвтрэхийн тулд домен нэр нь Zig-Onion гэж төгсдөг вебсайтууд руу нэвтрэх боломж олгодог Tor гэгч тусгай браузер хэрэг болов. Тэрхүү браузерыг татаж авсны дараа би хаанаас яаж эхлэхээ мэдсэнгүй. Тиймээс Google руу орж байгаад энэ талаар хайж үзэхэд Deep Web руу холбогдох линкүүдээр дүүрэн хуудас нэгдлээ. Мянган холбоос байгаа бололтой доош нь гүйлгээд дуусахгүй байв. Би Zig-Onion гэж төгссөн нэг линк дээр дарахад нэлээд удаан ачаалласны эцэст линкүүдээр дүүрэн өөр нэг хуудас гарч ирлээ. Ялгаа нь энэ удаад цаад дэвсгэр өнгөн харин линкүүд нь улаан өнгөтэй байх аж. Би хэсэг гүйлгэж харж байгаад чат өөрөөр хөтлөх нэг холбоос дээр дарав. Хэрэглэгчийн нэр дээр нь би амрыг нь бодож ABC 1 2 3 4 гэж бичээд чат өөрөөр нэвтэрч орлоо. Тэнд надтай нийлээд ердөө 3 хүн байлаа. Бичсэн мессежүүд нь хэдэн цагийн өмнөх, бүр хэдэн өдрийн өмнөх байх бөгөөд ихэнх нь зүгээр л хаашаа юу руу хөтлөх нь мэддэхгүй холбоосод байгаач. Username 57 гэлөө нэг тиймэрхүү тодорхойгүй нэртэй нэг хэрэглэгч над руу хандаж юм бичив. Тэрээр намайг юу хайж байгааг асуужээ. Би хэсэг бодсноо Deep Web-ийн хамгийн хар бараан хэсгийг гэж хариулав. Минут гарангийн хугацаанд таг боллоо. Дисней тэр нэг линк үлдээсэн бөгөөд ямар учиртайг нь хэлсэнгүй. Би асуусан боловч ямар ч хариу ирэхгүй байв. Тэрээр аль хэдийн чатаас гарчихжээ. Иймээс тэр өрөөнд би тэнд байсан бас нэг хүнтэй зүг хоёулахнаа үлдэв. Би өнөөх линк дээр дарсан ба хуудас нэгдэх гэж доор хаяж 2 минут болсон. Хар дэвсгэр өнгөтэй вебсайт нээсэн бөгөөд орой хэсэгт дээр нь ямар нэг чөтгөр шулмын тэмдэг дүрсэлсэн ширээ бүхий зочны өрөөний зурагтай баннер байршуулжээ. Бүх текстүүд нь еврей гэмээр үл ойлгогдох сонин тэмдэгтүүдээр бичигдсэн байв. Дээд хэсэгт нь мөн л хэлэн ойлгогдохгүй хэдэн товчлуурууд харагдана. Би тэтгэрээс гол хавьд нь байх нэг товчлуур дээр дарж өргөтөл нэлээд удаан ачаалсны дараа чат өрөө гарч ирэв. Өнөөх үл ойлгогдох хэл дээр чатнууд хөөрч хэлсэн бөгөөд тэр дунд надад уншигдахаар хоёр үг нүдэн дүрснийг нь сайтар харуул миний овог нэр байх нь тэр. Би чатнаас гарахыг оролдоход маус ажиллагаа болж удалгүй нэг хэрэглэгч миний зургийг постлоо. Миний яг одоо байгаа байдлыг веб камераар авсан зураг байв. Тэрээр миний өөрөөр зургуудыг араас нь постлсоор байсан ба айдас тавцсан миний царайг фрейм болгоноор нь шахуу харуулжээ. Би гарахыг оролцсон ч курсор хөлгөөнгүй гацаж нэмж текст зураг тавигдах тоолонд компьютер дээр алдаа заагаад гардаг чимээ дуулдаж байв. Би лэптопныхоо унтраах товчлуурыг бараг 10 секундын турш дарсны эцэст нэг юм унтарлаа. Унтраах үйлдэл хүртэл ердийн хөөсөө удаан хугацаа шаардгаж. Лэптоп унтарсан ч миний зүрх тэсэж би арц хийсэн хിവэр байв. Би лэптопоо унтраастай чигт нь 12 цаг гарангийн турш орхисон ба камер дээр наалт нааж битүүлсэн. Түүнчлэн дараа нь Tor браузерыг устгаж Dark Web руу дахин хизээч шагаагаагүй. «2010-11 онд чат рулетийг хүмүүс түгээмэл ашигладаг байх үед манай нэг найз бид хоёр видео камер ашиглан хүмүүсээр их тоглодог байв. Амралтын өдрүүдийн орой тэр сайт хамгийн хүнтэй байдаг байсан. Найз бид хоёр тухайн үед дөнгөж 14-тэй байсан учраас амралтын өдрүүдээр өөр хийгээд байх зүйл байдаггүй байв. Нэг өдөр миний найз Питер манайд ирээд бид хоёр чат рулет руу оров. Тэр үед гэрт манай ээж л байсан тул найз бид хоёр миний лэптопыг дээд давхар руу авч гараад тэндээ дураараа шүүгэлдэж байлаа. Бид чухам л өсвөр насны мангар бацаанууд шиг аашилж чатад гарч ирсэн хүн болгоныг бүтүүлгээр хэлж шоолж инээлдэж байв. Чат рулетэд go гэсэн товчлуурыг дарах тутамд вебкам хэрэглэж байгаа хэн нэгэнтэй цаанаас нь тааруулдаг юм л да. Тэгж байтал биднээс ганц хоёроор игч бололтой нэг охин гараад ирэв. Дүрсэн тим тод бишээс гадна тэр охин цэнхэр гэрэл туссан гэгээ муутай өрөөнд сууж байх нь харагдав. Бид хоёр түүн рүү хандаж яг юу хийсэн талаар наривчлан дурдаад яхав. Ямар ч тач бид өнөөх л өсвөр насны тэнэг зангаар түүнийг элдвээр хэлж дуудаж байлаа. Тэгтэл би тэр түүнээс ард чинь хэн байгаа гэж асуув. Би тэр охины ард тал руу ажиглахад хинч харагдсангүй тул Питрийг зүгээр л наргиж байна гэж бодлоо. Өнөөх охинч биднийг өөрөөр нь тоглож байныг тэр дараа ойлгосон бололтой огт анхаарал хандуулсангүй. Гэтэл Питер өөрийгөө үнэнгээсээ хийсэн гэж зүтгээд байсан тул би ч бас амийг нь дагуулж хэллээ. Эцэстээ охин цааш эргэж харсан шинийг ч олж харсангүй. Надад ч бас түүний ард талд эмх цэц муутай бололтой өөрөө тэгээд болонд нь байх орноос өөр юм харагдахгүй байв.
Питер харин түүний орны ард хэн нэгэн нуугдаад байна гэхин тэр. Би инээдээ барьж ядан найз руугаа харахтаа түүний яриад байгаа ямиг адилхан харсан дүр эсгэж байлаа. Тэгж байгаад гинэт би үнэхээр тэр охины цаана орны тэндээс хүний дүр симэрхэн гарч ирэхийг анзаарав. Питер тоглоогүй гэдгийг тэр үед ойлгож нүүрэн дээр хинэмсэглэл минь тэр зариу алга боллоо. Би өнөөх охинд ард нь үнэхээр хэн нэгэн гитэж байгааг сануулав. Гэхдээ би тэр үед ахын ч юм уу зөрөөд дүүгээ айлгаж тоглох гэж байна гэж бодоод энэ тухай өнөөх охинд хэллээ. Үүнийг сонсоод тэр охин эргэж харсан бөгөөд түүний хариу үйлдэл нь миний таамаглаж байснаас тийс ондоо байв. Өнөөх охин байдаг чалаараа орилж сандлаасаа арагшаа ширээ рүүгээ өсөж мөрхөн өөрлөө нойртох өнөөх хүнийг галзуу солиотой хүн шиг өшөж гарах үед орилох чимээнийх нь хажуугаар ширээн дээрээс нь ном болоод босод эддээс нь газар дундах нь бидэнд сонсогдож байлаа. Веб камер нь жижигч эхэлсэн ба энэ үед түүний хөлн л харагдаж байв. Өрөөнд нь байх өнөөх хүн түүн рүү улам ойртож гараа сунган бидэнд хүрэх үед нүүрэндээ хар баг зөөсөн нь харагдав. Тэгээд чимээгүй бай гэж хашгирсаар охиныг барьж авах үед охин улам чанга орж ихэлсэн бөгөөд ийм тохиолдолд яахаа мэдэхгүй Питер бид хоёр элэгц рүү чимээгүй ширтэж байлаа. Өнөөх хүн багтааж ихтэй камер руу нэг харсан ба үүнээс хэдэн секундын дараа камер нь унтарч бид дараагийн өөр хүнтэй холбогдсон юм. Найз бид хоёр өнөөх сайтаас гараад сая чухам юу болсон талаар хэсэг ярилцав. Тэгээд эцэст нь энэ бол зүгээр л пранк буюу тоглоом шоглоом байсан байх гэсэн дүгнэлтэнд хүрцгээлээ. Тухайн үед хүмүүс нэг нэгнээрээ тоглож солиотой гэмээр хариу үйлдэлүүдийг нь бичиж аваад видео хийн YouTube-д байршуулдаг мод дэлгэрээд байсан болохоор тэр. Гэхдээ бидний үдсэн зүйл жүжиглэлт гэж хэлэхэд арай л хэтэрхий үнэмшилтэй байсан юм. Энэ явдлаас хэдэн өдрийн дараа надад Питерээс мессеж ирэв. Тэр мессежэнд нэг холбоос байх бөгөөд дараад үзтэл хэдэн өдрийн өмнө гэртээ ганцаараа байхдаа алагдсан өсвөр насны охины талаарх мэдээ байлаа. Бид өөрсдийн харсан зүйлийн талаар эцэг их нартаа хэлсэн ба улмаар цагдаад мэдэгдэж мөрдөгч нар биднээс тэр орой чухам юу болсон талаар мэдүүлэг авсан юм. Бид чат рулетэд 16-17 орчим насны шар үстэй охинтой дүрсээ харан чатлаж байтал цааны хар өнгөтэй маск зөөсөн дундаж өндөртэй хүн хэрхэн орныхан цаанаас гарч иж охин руу дайрсан тэгж байтал веб камер нь унтарсан талаар чат ятгаараа дүрсэлж ярив. Харин мөрдөгчд бидний ярьсанд итгэсэн эсэх мөн бидний өгсөн мэдээлэл тэдэнд тус болсон эсхийг бид хизээж мэдэж чадаагүй юм. Nintendo DS-ийн анхны загвар дээр байсан Pinto Chat гэдэг програмыг мэдэх үү? Энэ нь үндсэндээ DAS ашиглан тодорхой хүрээнд дотор байгаа хинтэй ч холбогдож болох бяцхан чат өрөө юм. Манай байшин хотын төв годомжинд pub гэх мэт олон нийтийн үйлчлэгээний газруудтай ойр байрладаг байв. Тэр үед буюу намайг 12 настай байхад Nintendo DS консол тэр тусмаа Pokemon тоглоомод хүүхдүүдийн дунд үнэхээр од болж байлаа. Манайхаас урагшаа нэг годом уруудаад хоёр дэлгүүрийн голд байрлах хідэн урт сандал байдаг бөгөөд би байнга тийшээ очиж найз Карлтайгаа уулзсан тэндээ хамт Pokemon тоглоно. Энэ хаваар олон хүүхдүүд DS-ээ барьчихсан холхилдог. Ер нь хүүхдүүдийн хамгийн дуртай газруудын нэг байсан. Нэг өрөө Карл бид хоёр Pokemon тоглохын оронд Pinto Chat-аар нэг рүүгээ элдв янзын зураг, тэнэг текст явуулан илгээ хүртэл инээлдэж суулаа. Салхины хурд ширүүсч ойролцох моддын авчис огцом шүү гэж хэлсэн санагдана. Тэр үед тоглоомод мэдээлэл ирж Joy гэх нэртэй хэн нэгэн чат рүү нэмэгдэж орж ирлээ. Чатанд хүн орж ирэх нь хачирхалтай боловч хөвгөлтэй санагдсан тул Карл бид хоёр бие рүүгээ инээд алтан харав. Барилгуудын дунд жижигхэн дөрвөлжин хэсэгт сууж байсан бид эргэн тойрноо гүйлхэн харсан боловч дээр өлгөтэй жижигхэн чийдингийн тусгалаас гадна байх зүйл харагдахааргүй харанхуй байлаа. Тиймээс бид нэг их юм бодсонгүй. Би чатан дээр "Сайн уу Joy" гэж динамикаар зурж явуулав. Харин тэр кийбордороо "сайн" гэж хариуллаа. Карл мөн динамикаар "Чи хаана байгаа" гэж постлоход Joy хариуд нь мөн л кийбордоор "Би та хоёрыг хараад байж байна" гэж байх юм. Энэ нь бас л сонин хариулт байсан тул Карл бид хоёр дахиад нэг рүүгээ хараад дараа нь нэргэн тойрноо харав. Өнөөх Joy гэж хүүхэд дахин бичиж "Та хоёр энд байнга ирдэг те." Гэхдээ би энэ удаад кийбордоор "Тийм ээ, чи хэн бэ? Хаана байгаа?" гэж асуулаа. Тэгтэл өнөөх Joy нэг зураг явуулсан нь ямар нэг тахир тэгээд сэвсгэр гэмээр зүйлүүдийн зураг байв. Тэр нь надад үүлний зураг юм шиг харагдахаар нь тодруулж асуувал Joy "Үгүй ээ, энэ бол миний нуугдаж байгаа газар" гэж хариуллаа. Карл бид хоёр гурав дахь бие рүүгээ гайхан харав. Карл сүлдээ тэссэнгүй "Тэнд хэн байна?" гэж хашгирлаа. Би DS рүүгээ харавал Joy-оос дахин мессеж ирсэн байлаа. Өмнөх зурагтайгаа ойролцоо боловч арай тод наривчлалтай зураг байв. Энэ бутны зураг уу? Намайг бичсний дараа хэн нэгний инээд алдах нь бүдгэн сонсогдох шиг болсон юм.
Тэгээд дээр нь тэр чимээ миний яг дээрээс дуулах шиг болсон. Карл ч бас үүнийг сонссон нь ойлгомжтой. Над руу харж байснаа нүд нь миний ард байгаа ямар нэг зүйл рүү туслаа. Би эргэж харвал нэг залуу миний сандалны ард талын бутнаас аажуухан босч гарч ирэв. Дээрээс минь өнгийн харж зогсох түүний нүүрэн дээр том гихчийн инээмсэглэл тодорсон байлаа. Тэрээр жижигхэн шүдтэй тул аманд нь шүд биш буйл голдуу харагдсан. Тэгснээ тэр хоёр гараа миний мөрөн дээр чанга болгож бариад хүчтэй бацахт нь би айж бас өвдсөндөө бархиран орилоод гараас нь мулдарсан. Карл бид хоёр гүйж очиж дугуйгаа унаад хурдаа авах гэж сандшин гიშгэх үед ардаас хөлийн чимээ тод дуулдаж байлаа. Хурдалсаар олны хөлийн газарт очих үед би эргэж харсан бөгөөд өнөөх хүн даггаа болсон бололтой үзэгдсэнгүй. Бид хоёр шууд манайд очсон бөгөөд биднээс юу болсныг сонссон аав ээж хоёр маань намайг дахиж орой өдөж тийшээ ганцаар явахыг хориглосон. Мөн тэд Карлын эцэг их рүү уцтаж адилхан арга хэмжээ авахыг сануулав. Тэд хориглоогүй байлаач би тийшээ оройн цагаар дахин явж зүрхлэхгүй байх байсан. Тэр эрэгтэй бидний DS-ээ барин тэнд очдгийг чухам хэр удаан ажиглаж байгаад тэр орой өөрийнхөөгөө аван хурч ирсэн бол гэж бодхоос надад одоо ч эвгүй санагддаг.